Монгол орон даамын спорт хөгжиж, манай залуучуудын оюун ухаанаа өргөжүүлэн тэлж, ирээдүйд магадгүй сансрын хөлбөмбөгийн томоохон зохион бүтээгчд болох тийм хэмжээнд ч гэсэн оюун ухаанаа тэлж өргөжүүлж, баяжуулж болохын боломжтой энэ үйлсэл чинь даамын спорт их үүрэг гүйцэтгэнэ. 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн. Сайн байцгаана эрхэм үзэгчдээ та бүхэн амралтын өнөрөг ая духтай сайхан үргэлж байна уу? Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлийн 4-р нэгдлээс удахгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах эмэгтэй даамчдын 2013 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд зориулан бэлтгэсэн цуврал нэвтрүүлгийнхээ 2 дахь дугаарыг төлөвлөж байна. 100 буудалт даамын эмэгтэй даамчдын дэлхийн аврах шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэлд анх удаага зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлогтой. Өнгөрсөн 2012 онд Францын Парис хотод очуулсан Дэлхийн даамын холбооны ерөнхий чуулганаар Монгол улс эмэгтэй даамчдын 38 дахь удаагийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан юм аа. За өнөөдөр манай студид энэ жилийн эмэгтэй даамчдын дэлхийн аврах шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлын талаар ярилцахаар Азийн даамын холбооны ерөнхийлөгч, Монголын даамын холбооны дэд ерөнхийлөгч Чимд Эржин Батэрдэн хүрэлцэн ирээд байна. Танд энэ нураа минь төргий. За баярлалаа. Тэмцээний бэлтгэл ажил ер нь хэр зэрэг хангагдаж байна? За тэмцээний бэлтгэл ажил ерөнхийдөө бол бид нар нөгөө тэмцээн зохион байгуулах эрх авахаас эхсүүлээд бол одоо эхэлсэн гэж ойлгож байна. 3-4 жилийн өмнө энэ тэмцээнийг бас зохион байгуулъя гэж төлөвлөж исэн. Тэгээд яг 2-3 удаа өрсөлдөөнд ороод нөгөө авч чадаагүй. Тэгээд нөдөн бол Польш, Эстон хоёрыг ялаад авсан болохоор бас нэлээд бэлтгэлтэй байсан гэж ойлгож байна. Бид нар бас Аз төвдөө бол манай Монгол улс бас нэлээд тэргүүлж байгаа яг энэ 100 буудалт даамын спортоор. За мөн одоо ер нь урд тэмцээнүүд нь голдуу Европт болж исэн. За Америк төвд бас ганц нэг болж исэн баг тийм. Тэгээ ер нь Аз төвд бол анх удаага болж байгаа. Тэгээ тэр олон давуу талууд бол нөлөөсөн. Тийм учраас нэлээд олон саналын зүрхээр бол ялж авч исэн. Өмнө Монголын даамын холбооноос улс орондоо 100 буудалт даамын Аз төвийн аврах шалгаруулах тэмцээн болон өсвөрийн дэлхийн аврагын тэмцээн гэдэг олон улсын чанартай тэмцээнүүдийг зохион байгуулж байсан туршлагатай шүү дээ тийм ээ. Энэ туршлага дээр үндэслээд дэлхийн аврагын тэмцээнийг зохион байгуулнаа гэдэгт бол итгэлтэй байна. За тэгэхээр ер нь бол бид нар 99 онд одоо 1999 онд шүү дээ 99 онд анх Азийн аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. За 2001 он, 2010 онд бол одоо зохион байгуулсан байгаа. За дэлхийн өсвөрийн аврах шалгаруулах тэмцээнийг бол 2 удаа зохион байгуулсан. За 2006 он, за мөн 2011 онд бол өсвөрийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Тэгэхээр яг бидний хувьд бол тодорхой хэмжээний туршлагатай гэж үзэж байна. За энэ цаг үеийн болоод ер нь 100 буудалт даамын түүхэнд амжилтаараа тийм ээ хамгийн гайхамшигтайгаар додоор тэмдэглэгдэн үлдсэн бүх даамчид тоглоно гэдгээр энэ удаагийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хувьд бол их онцлогтой тийм ээ. Тэгэхээр яг би бас яг энэ улсуудыг танилцуулахын өмнө нэг зүйл тодруулаад хэлчихье. За оюуны спорт бол бас нэг онцлогтой. Бид нар бол одоо нэг хүчний спорт, маш олон төрлийн спортууд байгаа шүү дээ. Тэгэхээр ямар онцлогтой гэхээр харьцангуй нөгөө одоо зодог тайлах нь бол одоо бас орой байдаг. Зарим тамирчтай байдаг шүү дээ. Гэхдээ зарим нь бол мөн бас маш их ачаалттай байдаг учраас ачаал даахгүй эрт бол тайлдаг. За яг шууд одоо нөгөө биеийн хүчний одоо хүчээр өрсөлдөг учраас бас зарим тамирчид бол нэлээ орой одоо зодог тайлдаг. За тэгэхээр тэр онцлогоороо бол онцлогоос шалтгаалаад одоо энэ тухайлбал яг манайд болох тэмцээнд гэхэд урд нь дэлхийн аврагт бол маш олон удаа орж ирсэн тий. За одоо яг түрүүчийн 2011 онд бол дэлхийн аврах шалгаруулах тэмцээн Украинд болсон. За Украинд одоо болсон тэмцээний жишээ нь одоо бараг 60% нь оролцогчд бол хിവэрэ байж байгаа байхгүй. Зоя Голубева бол одоо энэ жил 46 настай гэж байна. Тэгээ 46 настай. 38 удаа дэлхийн аврах шалгаруулах тэмцээн болоход 12 удаад нь одоо тэргүүлсэн байж байгаа. Тэгэхээр энэ бол аргагүй нөгөө одоо бидний хэлдэг нөгөө энэ цаг үеийг эзэлсэн одоо их авраг гэдэг шиг. Гэхдээ яг залуу тамирчид нь бол одоогийн байдлаар сүүлийн хэдэн жилүүд бол Голубева бол тэр болгон төрүүлэхгүй байгаа л да. Тэгэхээр энэ бол яа харахгүй онцлог тамирчин. Мэдээж хэрэг аврах цолныхоо төлөө л одоо тоглоно л да. За одоо 13 дахь удаагийн авраг болохын төлөө тоглоно. Тэгээ нөгөө талаас бас одоогийн байдлаар бас Голубева ч өөрөө дэлхийн чансаг тэргүүлж байгаа шүү дээ.
Тэгэхээр дэлхийн чансаа бол нөгөө рейтинг гэдээ боддог шүү дээ. Нөгөө Elo одоогийн коэффициент гэдээ боддог тийм дүрмтэй. Тэгэхээр тэр рейтингээр бол ер нь сүүлийн хэдэн жил бол төрүүлсэн. Дэлхийн аварга төрүүлж чадаагүй ч гэсэн бусад одоо том тэмцээнүүдэд төрүүлээд одоо бусад тамирчдаа одоо рейтинг сайтаа тамирчдаа сайн тоглохоор өсөд явчихдаг. Тэгэхээр чансааг бол одоогоор тэргүүлж байгаа. 1986 онд анх удаага төрүүлж байсан байна. Түүнээс хойш хамгийн одоо отхон төрөв буюу 12 дахь төрөвгээ 2010 онд Орос улбаны улсын Уфад болсон 35 дахь удаагийн дэлхийн аваргын хэмжээнд төрүүлснээр хүртжээ. Энэ хугацаанд бас урт хугацаа шүү тийм ээ. Тийм 86 онд одоо төрүүлсэн гэдэг чинь 20 настайдаа анх одоо дэлхийн аварга төрүүлээд тэгээд өмнө нь айгүй бол их мастер болсон байсан л да. Тэгэхээр их мастер болно гэдэг бол үнэхээр одоо үнэхээр авьяаслаг тамирчин л одоо ингэж чадна л да. Дэлхийн аварга цолыг эзэмшиж байгаа Орос улбаны улсын дамчин Тамара Тансикужина. За Монгол улсад 2001 онд улсан Аз тв аварга шалруулах тэмцээнээр хүрэлцэн ирж манай тамирчин дэлхийн залуучуудын аваргын мөнгөн медальт мөнх туяатай халз тоглолт хийж байсныг тодхон санаж байна. Манай оюуны спортыг сонирхогч, дээдлэгч, үзэгч олон ч гэсэн тодхон санаж байгаа хаа. 16 тамирчнаа ингээд юу гэдэг нэг тодорхой хэсэг бүлэгт хуваая л да. Тэгвэл одоо ямар ч байсан голоо бол ганцаараа одоо үнэхээр тэргүүлэгч нэг бүлэгт орж. За дараагийн бүлэгт бол би Тамара Тансикужина, Дарья Ткаченко хоёрыг одоо оруулаад байгаа юм л да. Гэтэл юу гэхээр дэлхийн 4-5 удаагийн аварга. Нэг нь одоо 4 удаа төрүүлсэн, нэг нь 5 удаа төрүүлсэн тий. Гэхдээ хамгийн сүүлд бол одоо Тансикужина төрүүлсэн байгаа. Утхан аварга гэдгээр онцлогтой. За энэ хоёр бол бас хоорондоо аваргын төлөө хийдэд тоглосон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Тэгэхээр энэ хоёрыг одоо ингээд нийлүүлэх 9 удаагийнх нь аварга болчихж байгаа байхгүй юу? Ингээд үндсэндээ 38-аас чинь Голубев 12 энэ хоёр 9 гэхээр ингээ 21 одоо удаагийн аварга нь бараг 3 хүн эзэмшиж байгаа. 3 хүн эзэмшиж байгаа. Тэгэхээр бол эднэр бол үнэхээр одоо хүчтэй тамирчид. За тэр Тамара Тансикужина бол Оросын холбооны улсын одоо Башкирийн иргэн байгаа. Тэгээ тэндээ амьдэрдэм билээ л дээ. 2008 онд би дэлхийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнийг Уфад очиж шүүжсэн. Тэгээ тэр үед бол үнэхээр энэ Тамара Тансикужина бол тентхийн одоо бахархал болсон тамирчин муу юм байна гэж мэдсэн. Дарья Ткаченко бол Украиний иргэн байгаа. За энэ жил 30 настай бас залуу л одоо тамирчдын нэг. Тэгтээ бол арай бас дараагийн үе нь бол гараад ирсэн байгаа. Энэ Тамара Тансикужина, Ткаченко хоёр бол хоёулаа одоо нэг тус улсынхаа гавьяа тамирчд юм билээ л дээ. Нэг нь Украины гавьяат, нэг нь Орос улбаны улсын гавьяа тамирчин. Тийм хооронд 5 насны зэрэгтэй. Тэр нь нас ойролцоо дамжтай наа. Энэ хоёулаа одоо нэг Зоя Голубевыг ялж иж одоо дэлхийн аварга болсон л доо. Тэгэхээр Зоя Голубев бол одоо хүртэл хүчтэй байгаа учраас түүнийг ялж дэлхийн аварга болно гэдэг энэ хоёрт бол бас нэлээ одоо их хүндхэн даваа. Тийм даваа байсан. Тэгээд их ямар ч байсан 4-5 удаа төрүүлнэ гэдэг бол ямар их л одоо хүчтэй тамирчтайгаа харуулж байгаа. Одоо 64 онд төрсэн 49 настай Голландын их мастер Нина Хокман баг. Дэлхийн аваргад хэдийгээр болоогүй ч гэсэн дэлхийн аваргын одоо мөнгө хүрэл медальтай. Дэлхийн аваргын тэмцээн ч бас ийм онцлогтой л та тийм. Одоо бол 16 тамирчин тойргоор тоглож байна тий. За 2 жилийн дараа эхний одоо Монголд төрүүлсэн нэг одоо алт авсан мөнгө авсан хоёр нь хоорондоо дэлхийн аварга цолны төлөө тоглоно. Энийг нэг халз тоглолт гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ийм дэлхийн аваргын тэмцээн бол 4 жилд нэг удаа болж байна гэсэн үг л дээ. Хокман бол халз тоглолтод дэлхийн аваргын цолны төлөө тоглож исэн. За мөн одоо тэмцээнд бол эхний 2-3-т орж ирсэн юм хэд хэд удаагийн мөнгө хүрэл медальтай. За мөн одоо дэлхийн аварга шалгаруулах түргэн тоглолтын тэмцээний аварга. Белорусын Ольга Федорович энэ Ноговицина, Матрена Ноговицина гэдэг энэ хоёр бол маш залуу тамирчид байгаа. 91-92 онд төрсэн. Одоо их маструуд оюуны спортын үндсэн дөрвөн төрөл бол шатар даам, одоо го даам, бирж гэсэн юм дүр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ наадмуудын аваргууд байгаа юм л бид нар. Энэ тэмцээнүүд төрүүлжсэн. Тэгэхээр үнэхээр чансаа өндөр хэрэм бүтээ дэлхийн хамгийн шилдэгүүд уран цуглах наа гэдгийг тодхон илэрхийлэл бол энэ юм аа. За мөн шин залуу даамчид гэдэг ер нь насны даамчид энэ удаа тоглох учраас бас их онцлогтой тийм ээ. Залуу тамирчид бол их байна. За мөн туршлагатай одоо даамчид нь бол яг хав хэдийгээр байгаа ч гэсэн түнд бол эзлэх хөв бол байгаа юм л да. Тийм. Дараа нь цаашлаа танилцуулах юм бол Украины их мастер Виктория Матричко тамирчин байгаа. Энэ жил 24 настай юм байна. Тэгэхээр энэ бас нөгөө оюуны одоо олимпийн медальтай байж байгаа.
Нодон жилхэд мөнгөн медаль авсан. Дэлхийн чансаанд 9 түжигдэж байгаа. Бас л одоо өөрийнх нь одоо зорилго бол бас авраг болох медаль хүртэхийн төлөө тоглох юм хүчтэй тамирчин байна. Европын авраг шалгаруулах тэмцээнээс одоо нөгөө эрхээ авсан ийм тамирчид байгаа. Европын аврагаас медаль хүртсэн. Тийм Польшийн одоо олон улсын мастер Наталья Садовска гэж байж байна. За мөн Литв, Латвийн одоо 2 тамирчин байна. Оросын холбооны улсын одоо залуу олон улсын мастер Сабакина. За Хятадын одоо дэлхийн залуучуудын авраг. За Азийн аврагын мөнгөн медальт. За Хан Чинжаав гэж ийм одоо 94 он төрс 19 настай ийм одоо тамирчин байна. За хамгийн залуу дамчин гэвэл энэ удаагийн тэмцээнд манай дамчин энэ жил 15 настай спортын дэд мастер Моломж амтсын од гэрэл оролцсноо. Эх орноо төлөөлөн оролцох Монголын 3 дахь дамчин. Моломж амтсын од гэрлийн хувьд одоо манай залуу дамчдын төлөөлөл оролцож байгаа. За Азийн авраг шалгаруулах өсвөр үеийн тэмцээний медальтай ийм одоо хөвгт байгаа. За манай 2 их мастер одоо оролцсон. Монгол улсад зохион байгуулагдах эмэгтэй дамчдын 38 дахь удаагийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох 2 их мастер, олон улсын их мастер Эрдэнэ зогтын Мандах наран болон олон улсын их мастер Мөнхбаатарын Ням жаргал нарын ярилцлагыг хүргье. Миний хувьд гэх юм бол одоо өнгөрсөн жилийн 2012 онд зохиогдсон Малайз улсад зохиогдсон Аз тээврийн авраг шалгаруулах тэмцээнд оролцоод төрүүлээд одоо эрхээ авсан байгаа. Энэ тэмцээн бол одоо миний 2 дахь удаагийн Азийн авраг байсан байгаа. Өмнө нь одоо хүрэл авч ирсэн, анхны тэмцээнээс хүрэл авч ирсэн. Тэгээд 2 дахь тийм Азийн аврагын тэмцээнээс төрүүлээд одоо Аз тээврээ төлөөлж оролцохоор болсон байгаа. Өсвөр залуучуудын дэлхийн аврагт би 6 удаа оролцсон. Тэр үедээ бол одоо залуу их мастеруудтай тоглож исэн. Тэр залуу их мастерууд маань одоо тэгээ бүгдээрээ ирэх гэж байгаа. Тэгээд тэд нартай бол яаж тоглохоо ерөнхийдөө бол мэдчихээн одоо судалж байгаа гэхүүдээ тэдний одоо тоглолтыг нь бас өмнө нь тоглоод үзчихсэн болохоор их төхөө байгаа л да. Тэгээд одоо бүр Зоя Голобоя, Нина Хүкмэн одоо арай Тамара Танскужина гэдэг арай хамт амжтай болохоор өнгөрсөн жилийн 2012 оны Францад зохиогдсон оюуны олимпиад одоо оролцоод тэр тэмцээнээр заримыг нь тоглолтыг харж заримтай нь одоо тоглож үзчихсэн. Тэрнээсээ туршлага яагаад тоглоно гэж бодож байна. Энэ тэмцээнд бол одоо өөрөө яг л чадварыг харуулна гэж бодож байгаа. Дэлхийн тамирчдад одоо Монгол тамирчдынхаа чадвар одоо Монголын дамжид хэр төвшөнд явж байгаа юм бэ гэдэг тэр чадварыг л харуулах байх. Тэгээ миний зорилго гэх юм бол бүх үргөөл сайхан маш сайхан хийж үзэж яг өөрөө хүссэн яг тоглоё гэсэн тоглолтоор л тоглохыг хүсэж байна да. 2004 оноос хойш олон улсын тэмцээнүүдэд оролцож ирсэн. Тэгээд олон улсын тэмцээний туршлагыг бол бас баггүй байгаа. Тэгээд ямар ч байсан хар багасаа тоглож эхэлсэн учраас нэлээд туршлага байсан. Тэгээд дэлхийн аврагт одоо анх удаага өрсөлдөх гэж байна. 10 онд дэлхийн цомд оролцож ирсэн. Дэлхийн цомд болохоор 90 тэнгэрээ чансаагаараа дэлхийн 11-ийн шилдэг. Тэгээд би Аз тв төлөөлөд 12 тамирчин тоглож ирсэн. Тэрэнд ерөөхдөө дэлхийн шилдэгүүдтэй анх удаа тоглож гар зөрүүлж үзчихсэн байгаа. Бусдад нь болохоор Польшийн олон улсын мастер Наталья Садовска гэдэг тамирчин байгаа. Миний үеийн охин. Тэгээд бид хоёр болохоор оюуны спортын наадмуудад тоглохоос гадна залуучуудын дэлхийн авраг, өсвөрийн дэлхийн авраг гэх тэмцээнүүдэд таар тоглодог байсан. Урд нь ийш тийшээ явхад гадагшаа явхад ерөөдөө их асуудлууд, бэрхшээлүүд их байдаг гэсэн мэл энэ удаад бол ямар ч тийм асуудал байхгүй. Тэгээд сэтгэл амар тоглохоор байгаа. Тэгээд хамгийн гол нь эх орныхоо нэрийг төлөөлөн тоглоно гэдэг бол маш том хариуцлага. Бүхий л монголчууд маань харж байгаа учраас монголчуудынхаа төлөө монгол хүн ямар хөө төвшөнд одоо дэлхийд өрсөлдөж байна вэ гэдгийг харуулахын төлөө бас өөрөө чадах чинээгээр л хичээнэ гэж бодож байгаа. За ер нь даамын холбооны зүгээс бас тамирчдынхаа бэлтгэл сургуулийг хийх, бололцоог хангах талаар ер нь ямар хөө ажлуудыг авч хэрэгжүүлж байна. За сарын өмнөөс манай олон улсын их мастер Баттулга, за мөн түнчлэн олон улсын их мастер Ган жаргал, одоо олон улсын мастер Төвшин болдноор бол тусалж байгаа. За ингээд дасгалжуулагчдын баг гэж ойлгож болно. Тийм ажиллаж байгаа. За өдөр тутам бэлтгэл хийж байгаа. Бид нар бол бэлтгэл хийх одоо ямар ч байсан нөхцөлийг нь бол баг багаар хангаад явж байгаа. За мөн одоо
тамирчдыгаа одоо бас харьяалдаг одоо байгууллагууд нь бол одоо Хасуу Мегаватт компани, за ABB консалтинг, за мөн одоо Монгол Улсын их сургууль, суралцдаг сургуулиуд нь бас ингээд одоо бэлтгэл хийх тэмцээнд оролцох болцоог нь хангаад явж байгаа гэж ойлгож байгаа тийм. Бэлтгэл ажлын тухай дахиад тодруулахад ямар ч байсан тэмцээн зохион байгуулагдах газар бол тодорхой болсон. Мөн Монгол Улсын засгийн газрын нөөц сангаас бас дэлхийн аваргын тэмцээний зохион байгуулахад тодорхой хэмжээний мөнгийг гаргаж өгөхөөр засгийн газрын хуралдаанаар шийдвэрлсэн тухай бид бас мэдээлж байсан. За дээрээс нь ивент эдгчид оюуны спортыг дэмжлэг үзүүлэх газрууд ер нь хэр зэрэг нэмэгдэж байна. За яг ямар ч байсан төр засгаас одоо спортын хуралдаан тэмцээн тий олон улсын ялангуяа арга хэмжээнүүдийг бол зохион байгуулахад одоо ингээ бодлогын хувьд бол дэмжиж байгаа. За бид нар бол түнд бол хамрагдсан. Ямар ч байсан засгийн газраас 50 сая төгрөг бол баталж өгсөн. За энэ 50 сая төгрөг бид нарт ерөнхийдөө бол бид нар одоо шагналын сантай тэнцэх шахуу тийм хэмжээний одоо мөнгө байж байгаа. Одоогийн байдлаар яг тэмцээн явуулах нөхцөлийг хангаж өгж байгаа Puma Imperial одоо зочд буудал, за мөн нефт импортлогч компаниуд байгаа. За одоо яг ингэж нөгөө нийтэд нь хэлэхгүй бол ганц нэг нэрээр нь хэлвэл зарим нэг нь орхигдуулчихвал бас эвгүй болно тий. За мөн одоо бус бизнесийн байгууллагууд бол тусалж байна. За мөн Улаанбаатар хотын захиргаа, за хотын захирагч Батүл дарга. За яам талаас бол дид сайд Түмэн жаргал нар бол одоо нэлээд идэвхтэй дэмжиж ажиллаж байна бид. Оюуны спортын хувьд бол бид бас Монгол улсын улсад одоо оюунлаг ирээдүг бүтээхэд хувь нэмрээ оруулж байгаа гэж ойлгож байгаа. За нөгөө талаас дэлхийн одоо оюуны спортын одоо үндсэн 4 төрөлд орсон байгаа. Тэгэхээр энэ бол бас Монгол улсаас сурталчлах бас нэг том боломж гарч байгаа тэмцээн зохион байгуулснаар. За ингээд манай одоо холбооны бодлого бол бид шилдэг тамирчдыг бол бэлтгэнэ. За дэлхийн том тэмцээнүүдийг бол одоо дэлхийн твин шүү дээ. Азийн аврагчдад оруулах тэмцээн өмнө зохион байгуулсан тэмцээнүүдийг бол зохион байгуулнаа. За эвгээрээ бид нар хамгийн гол нь одоо Монгол улстай энэ оюуны спорт тухайлбал 100 будалдаам гэж ямар спорт одоо байдсан бэ гэдгийг бол сурталчлах ийм зорилготой. За ингээд олон хүүхэд залуучууд, за зөвхөн хүүхэд залуучууд гэхгүй одоо тархиа хөгжүүлэх гэсэн одоо хүн болгон одоо тархиа сайн хөгжүүлвэл одоо баг хөгшөрдөг гэж хүртэл ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр бүх насны хүмүүс бол энэ одоо спортыг маань сонирхож, за чөлөөт цагаа ингээд зөв болсон өнгөрүүлэхэд хувь нэмрээ оруулах гэсэн юм зорилготой байна. Нээлтийн ажиллагааны хувьд бас их өөрмөцөөр гадаад талбай зохион байгуулахаар болсон сонссон юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. Тэгэхээр 10 сарын 2-нд түргэн тоглолтын тэмцээн дэлхийн аварга бол шууд эхэлж байна. За 10 сарын 3-нд Блиц буюу одоо хамгийн түргэн тоглолт 5 минут шүү дээ. 5 минутын одоо тэмцээн үдээс өмнө болоод дуусчихна. За тэгээд 15 цагаас одоо Сүхбаатарын талбай те одоо ч нөө Чингисийн талбай гэж нэрлэж байгаа. Тэгээд Чингисийн талбайд бид тэмцээний нээлтийн ажиллагаагаа явуулъя гэж төлөвлөж байгаа. Тийм. Ер нь бол төлөвлөгөө гарцсан. За 15 цагаас тэмцээний нээлтийн ажиллагаатай мөн үндсэн тэмцээний суглаа явагдана. Суглаа гэдэг чинь одоо нөгөө эхний тойрогт хинтэйгээ таарах уу? Ингээд 15 тойргийн суглаа гарна гэсэн үг л дээ. Тэгэхээр бүх тамирчид өөрсдөө байж байгаад ингээд суглаанд оролцсон. Одоо альва нөгөө дэлхийн аваргын тэмцээний зохион байгуулалтын ёсоор нөгөө дэлхийн холбооноос хариуцдаг те тэмцээнийг хариуцж байгаа хүн бол ирнэ. За энэ нь бол дэлхийн одоо даамын холбооны тэмцээн хариуцсан захирал одоо Польшийн иргэн Яцек Павлицкий гэдэг хүн бол ирэх юм байна. Литвийн иргэн олон улсын шүүгч Рима Даниличвэне гэдэг ийм хүн бол ирнэ. За яг туслах шүүгчдэр Хятадаас нэг хүн ажиллана. За бусд нь бол дандаа манай монголчууд ажиллах юм байна. Одоо техникийн ажилтны хувьд бол. За тэмцээний хаалтын ажиллагааны үеэр дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч одоо Голландын иргэн Хари Отон гэдэг хүн бол ирнэ. Хаалтын ажиллагаанд оролцсон одоо шагналгарт бол. За дэлхийн аварга шалруулах тэмцээний талаар, бэлтгэл ажлын талаар, тамирчдын талаар мэдээлэл өгч манай үзэгчд маань танилцуулсан танд бас талархал илэрхийлье. Ингээд Монголын даамчид Монгол улстай зохион байгуулагдах дэлхийн аварга шалруулах тэмцээнд амжилттай оролцохын эрүүлийг архин өргөн дэвшүүлээд бидний илтгэсэн
өнөөдрийн нэвтрүүлгээр өндөрлөж байна. 17:59 минутад Сансрын Союз хүчнээс хөлбийг өргөнө. Монгол орон даамын спорт хөгжиж манай залуучуудын оюун ухаанаа өргөжүүлэн тэлж ирээдүйд магадгүй сансрын хөлбийн томоохон зохион бүтээгчд болох тийм хэмжээнд ч гэсэн оюун ухаанаа тэлж өргөжүүлж баяжуулж болохын боломжтой энэ үйлсэл чинь даамын спорт их үүрэг гүйцэтгэнэ. 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аврагт шалгаруулах тэмцээн.